Би ер нь энэ эрүүл мэндийн салбарыг улс төрчлөлтөөс хол ойлгох маш их тийм сонирхолтой. Гэтэл зүгээр чин бүрийн жишээ одоо нэг энэ маш олон зүйл ярьж байгаа чи зөвхөн сая энэ өнгөрсөн 5 дахь өдрийн чуулган дээр ярьсан зүйл биш шүү дээ. Хоёрдугаар яг энэ улс төрчлөлтийн асуудлууд тэр эмнэлгийн тусламж үйлчлэгээ доголдох эрсдлүүд 2-3 тохиолдол гарцсан байхгүй. Сүүлийн 5 жил манай улсын хавдрын тусламж үйлчлэгээ яг яаж сайжирч байна гэдэг. Ард иргэдийн хүлээгдэл, чирэгдэл, бухимдал үнэхээр багасч уу гэдэг энэ зүйлийг бас нөгөө талаас нь сайн бодолцох хэрэгтэй. Чимбүрэн гишүүний талаар ярьсан дээр хоёулаа нэг энтэй холбоотой зүйлсийг ярьчихсан. Таны нэг юм тендергүүгээр сонгож шалгаруулалтгүйгээр өөрөө бараг тэр үйлдвэр дээр нь явж очиж үзэж харж танилцж байгаа солонгосоос бахан им оруулаад ирсэн байна гэдэг зүйлийг маш олон удаа хэлсэн. Энд яг юу болоод байна? Одоо ийм эмнэлгийн хэрэгслийн тухай хууль өнгөрсөн 10 сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн шүү дээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүлээн зөвшөөрөгдсөн эмийн хатуу зохицуулалттай улсуудаас үйлдвэрээс шууд хилцэл хийх замаар эмийг үйлдвэрлэгчээс шууд худалдаж авч болно гэдэг ийм галт энэ хуулийн дээр нь байгаа. Энэ манад нэг юм эмийн эмнэлгийн хэрэгслийн бизнес ерөөсөө дэлгэрчжээ. Одоо энийг хийдэг хүмүүс нь манай эмчнэр тэгээд дээрэс нь эмнэлгийн дарга нар эрүүл мэндийн салбарыг төлөөлж ажилладаг энэ улс төрд явж байгаа хүмүүс байгаад байна. Тэгэхээр бид нар яг л энэ асуудлыг шийдэж. Одоо хамгийн сүүлд бид нар 5 төрлийн солонгос хийм эмчилгээ энэ яг солонгосын зах зээл дээр эмнэлэгтэй хэрэгэлдэг энэ 5 төрлийн байна. Хуучин хэдэн төгрөг байсан гэд ингээд эдгээр бүгд төр байж байгаа. Энэ хоёрын хооронд одоо ерөөсөө 11 сая төгрөгийн зүрх байна. Тэгэхээр гих мэтлэн бид нар яг энэ эмнүүдийг шийдээд өнөөдрийн байдлаар 23-ыг шийдсэн. Одоо Япон улсаас 8-ыг оруулж ирэхэд дахиад дараагийн төрлийн нэмэлт гэсэн үг. Одоо бид нар манай улс чинь ер нь 4,000 гаруй төрлийн юм тариа хэрэглээд байгаа шүү дээ. Энэ болгоныг бид нар өндөр үнэтэй байгаа тэр болгоныг барьж авч ингээд эх оны төгсгөл гэхэд бид нар чанаргүй байдаг, хэд өндөр үнэтэй байдаг энэ юмнуудаас бид нар салъяал гэдэг энэ том бодлогыг эхлэв. Энэ ихтэй өнгөрсөн оны 9 сараас хийж хэрэгжиж эхлээд 11 сард эхний энэ тарианд орж ирсэн. Сая 4 сард хавдрын 5 төрлийн юм оруулж ирсэн. Энэ үеэс л одоо нэг асуудал энд л их ашиг гарсан гараагүй гэдэг ийм зөвчлөлтийн ирэх ашиг байгаа юм шүү. Одоо тэрийг нь би одоо яг тогтоож өрсөн юм байхгүй болохоор би бол тэгээ та ер нь юу гэж байна гэж би бол хувийн хувьд одоо өнгөрсөн 9 сараас хойш ахвалууд би энэ бодлого ярьсан шүү дээ. Ийм процесстэй явж байна. Одоо ингэж юм би Солонгос улсад очиод үйлдвэрлэгчнээ уулзаад шинэ хуулийнхаа бодлогыг танилцуулаад бүх мэдээлэл цаг тухайд яваал байсан. Сая 4 сард хавдрын 5 төрлийн юм орж ирсэн. Энээс хойш л одоо ингэж хурцаар яригадаад байгаа юм бол үнэхээр гайхаж байгаа. Чин бүрэн одоо гишүүн эмч яриад байгаа шүү дээ. Хавдар дээр тэр энэ ямар нэг ирэх ашиг байд юм уу юу? Надад бол гайхалтай санаг. Энэ бол хүний эрүүл мэнд шүү дээ. Монголд хавдраар гэр бүлийн ямар нэгэн хүн өвдөөгүй хүн гэж одоо ер нь баг байхгүй боллоо. Жил тутам 8,000 шин тохиолдол бүртгэгдэж байна. Өдөрт 14 хүн хавдраас болж нас орж ийн гэдэг мэдээллийг би хамгийн сүүлд авчаа байж. Ийм зүйл дээр ингээд ойлголцохгүй ийм асуудал яриад байгаа нь би бол гайхал байна. Би ч одоо улсын хурлын гишүүн, засгийн газрын гишүүн учраас одоо бас тийм байж магадгүй гэдэг байдлаар ярьж одоо бас хүнийг харлуу. Та энэ тийм зүйл бол байж болохгүй. Та энд ингээд солонгосын компаниудаас ч юм уу энэ ямар нэгэн шууд худалдаж аваад байгаа тэр олон улсын тендергүй аваад байгаа зүйл дээр бас ирэх ашигын зөрчилтөө явж байгаа юм шүү дээ. Би хилцэл хийгээд үнийн тогтоогоод би үйлдвэртэй гэрээ хийгээд оруулж ирээд байгаа зүйл ерөөсөө байхгүй байхгүй. Гадны эмийн үйлдвэрүүд манай эмнэлгийн хэрэгслийн агентлагтай харьцаад тэр агентлаг дээр энэ үйлдвэрүүдтэй харьцах процессууд яваад үнийн хувьд ингээ харьцуултыг хийгээд хамгийн боломжийн зөв нь энэ байна гэдэг сонголтоо хийгээд дөрвөлсөн гэрээ хийгээд энэ манай улсад орж ирж байгаа шүү. Тэгээд дээрэс нь энийг одоо оруулж ирээд энэ хөнгөлсөн үнийг нь даатгалаас аваад байна гэдэг энэ буруу ойлголтыг бас өгөөд байгаа байхгүй. Өнөөдрийн байдлаар эрүүл мэндийн даатгалын сангаас бид нар 900 сая төгрөгийн хэмнэлт хийж байна. Ингээд энийгээ хийгээд бид нар энэ бодлогоо үргэлжлүүлэн сайн явах юм бол 30 орчим тэрбум төгрөгийн хэмнэлтийг даатгалын сангаас хийх ийм тооцоол гарсан. Сар болгоо авч уудаг сахарын керамаас гардаг мөнгө нь 10 дахин багассан. Нөгөө зүрхний асуудалтай шигдээс болоод стенд тавьсан хүмүүс сар болгон уудаг нөгөө цус шингэлдэг юм байна шүү дээ. 70,000 төгрөг төлдөг байсан бол одоо өнөөдөр 10,000 төгрөг төлөд авдаг болсон. Тэгээд энэ чинь одоо яг бидний хийж хэрэгжүүлээд байгаа бодлогын чинь бодит үр дүнгууд нь гараад ард иргэдэд хүрээд байгаа. Ахмадуудын тэтгэврийн 5 төгрөгөөр сахарынхаа хэмээг авч ууж чадахгүй нэг сар нь алгасдаг байсан бол одоо тэр чинь 60 биш 6,000 болчихоор сар болгоно яг өөрийнхөө уух ёстой норм хугацаанд ингээд уугаад явж штэ. Тэгээд энэ бодлогыг яагаад үүсэх болсон шалтгааныг ойлгох бүх хууль дүрмэнд батлагдсан, доктор юм гарцсан. Ийм л хууль номын дагуу явж байгаа зүйл. Гэх мэтлэн бид нар засаж залруулах асар их зүйл байна. Хийх хэрэгтэй байна. Бодлогын тогтолцооны өөрчлөлтүүд. Гэтэл энэ хийж байгаа ажлууд маань маш их хүмүүсийн ашиг сонирхолтой их тулж байна. Энэ болгоныг л даван туулахад үнэхээр цаг хугацаа орж байна. Тэр ашиг сонирхол гэдэг зүйл төр чинь л хүний эрүүл мэнд байгаа гэж бодохоор л үнээр харамсалтай санагдаж байна. Танай салбарын хувьд бол